За од мөндөр суугт тавтай морил хөтлөгч амарсан намны бие онцгой сэдв нэвтрүүлгийг хөтлөгч Цомрилгийн хамт хүргэх болно. Өнөөдрийн дугаар бол хурим. Нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суугаар мөн NTV телевиз 83.3 болон 107 хос долгионоор од мөндөр радиоор хүрч байгаа. Дугаарыг бүгд сэтгэл хангалуун уриатай Брэнд Медиа Групп, Заяа Спорт Шоп ивент тэтгэж байна. За ингээд өнөөдрийн онцгой сэдвийн хуримын талаар хоёлаа ярилцуулнаа. За хурим тавчхандаа энэ бол хоёр хүний зүрх сэтгэл, амьдралын зам, ирээдүйн мөрөөдөл нэгэн утга учир нэгэн чигт нэгдэж буй хайр дурлалын хамгийн гингийн баяр те. Энэ бол зөвхөн амлалт биш харин итгэлцэл, хүндлэл, нөхөрлөөр сүлэгдсэн амьдралын шинэ эхлэл байдаг. Мэдээж хайртай хүмүүсийнхаа өрөөл дунд хоёр зүрх сэтгэл нэгэн аялгаугаар цохилж насан туршдаа хамт гих үгийг боддоор мэдрүүлдэг торгон мөч. Тэгэхээр хуримлна, гэрлэн гэдг нь зүгээр л нэг өдрийн баяр биш, харин үлдсэн амьдралынхаа бүх үлрэлд нартайд ч, бороотойд ч бие биенийхээ дэргэд хамт алхахаар шийдэж буй хэрэг юм аа. Энэ нь зөвхөн хайртай гэдгээ илэрхийлэх бус, хин нэгний ачааг үрэлцэж, мөрийг нь түшиж, сайхныг нь ч тэр, хүндийг нь ч тэр хамтдаа тулах тангараг тийм ээ. За хурмыг өнгөц харахад хурмын даашин зүмсөөд л зочдоо дайлаад л гарын үсэг зураад л өнгөрч байгаа тийм баяр ёслолын байдалтай харагддаг боловч үүний хэрэгтэй хоёр өөр гаригийн иргэд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байгаа хэрэг юм гэж бас арай өөр байдлыг тодорхойлж байна тийм. Өнөөдөр энэ сэдвийг ярилцахаар сууж байгаа манай одоо бит хоёр гэхэд одоо баг залуугаас амьдраад ингээд амьдралаа бүтээсэн байгаа хүмүүс. Жишээлх юм бол би одоо нөхөртөө гэрлээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 4 хөөрхөн охины ээж боллоо тий. За манай амраа маань бас төстэй байгаа. Тэгээ би амраагаас асууя. Гэр бүл олон жил тий доктортой амьдрахын гол жор нь юу вэ? Манай амраагийнхаар бол одоо амьдны ертөнц нэвтрүүлдэд хүртэл ярьдэн штэ. Аха. Communication гэж хэлээд байгаа харилцаа. Аха. Ойлголцол гэдэг нь л өөрөө аюу олон асуудлыг шийддэг юм шиг санагдаж байна. Бүгд мэдээж шууд ингээд нөгөө нэг эв мод шиг ч юм уу одоо ингээд өглуургын тааруулсан хоёр одоо үгийн ширээ сандал нийлүүлж байгаа юм шиг тэгж таарахгүй л дээ чинь. Яг шууд ингээд эвлүүлсэн юм шиг таарахгүй шүү дээ. Шоо шиг ч юм уу. Тэгэхээр тэр чинь ойлголцож ярилцчиж л одоо жишээлбэл юу гэмтэй асуудлынхаа яг мөн чанарыг олж харна. Хаана санал нийлэхгүй байгаа, хаана санал нийлээд байгаа гэдэг хүртэл. Зүгээр одоо миний жишээ гэх юм бол би одоо бас мэдхгүй яг ингээл түрүүн хоёр өөр гаргийн гэдэг шиг хоёр өөр гаргийн л хүн байсан байлгүй хот чинь ойлгохгүй байх, ойлголцохгүй байх, ерөөсөө яаж хүлэмжшэрхүүч байх нөхсөж хүртэл гарч иржсэн тохиолдол байгаа шүү дээ. Тэрийг ер нь бол харилцан ярилцж ижил давд юм бэл. Тэрнээс зүгээр хин нэг нь бууж өгөөд юм уу зөвхөн хин нэг нь дандаа бууж өгөөд байвал тэр бол тэнцвэргүй харилцаа болно. Тэр бол 100% одоо миний итгэдэг зүйл. Тийм болохоор бууж өгүүлэхийг ч хүсэх хэрэггүй өөрөө ч бас ингээд айхтар ингээд үргэлж бууж өгөөд байх хэрэг зүгээр ойлголцол хэвээр. Тэгээд тэрийг ойлгож чадахгүй бол ер нь тэгээд бүр яг цуг байх албагүй л гэсэн санаа шүү дээ. Цаа тутгаар бол. Тэгж л бодож байна. За манай амрагийнхаар тий. За миний хувьд бол гэр бүлийн бат бих байдалд хамгийн их нөлөөлдөг зүйлийг бол би төвчээр бас хүндлэл гэж бодож байна. Тэгэл бас цаана харилцаа гэдэг агуул байгаа тий. Яагаад энэ төвчээр гэдэг үгийг хэрэглэх болсноо тайлбарлахын тулд за нөгөө Джон Грей гэдэг алдар сэтгэл судлаачийн 1992 онд бичсэн эрчүүд ангаргаас эмгтээчүүд суграас гэдэг дэлхийн бүр амар бестселлероос айхтар гой номын тухай одоо баг зэрэг дэлгэрүүлээд ярих гэж бодлоо. За 90-ад оноос хойш нөгөө хувийн харилцааны сэтгэл судлалын талаар гаргасан номнуудаас бүр хамгийн алдартай номнуудын нэг, бүтээлүүдийн нэг. За ямар алдартай байсан бэ гэдгийг яаж батлах вэ гэхээр нөгөө New York Times-ийн одоо бестселлерийн жагсаал бүр 2 жил байсан. Энэ бол үнэхээр том үзүүлэлт байгаа шүү дээ. За тэгээ 30 гаруй хил рүү орчуулагдаад дэлхийн хэмжээнд бүр 50 сая одоо ширхэг борлогдож ирсэн. Үнэхээр энэ одоо үнэлэхгүй амжилт үзүүлсэн ном байна шүү дээ. Тэгээ номын гол агуулга нь харилцааны зөрчил, ойлголцолгүй байдлыг хүүсэн сэтгэл зүйн ялгаагаар тайлбарласан байгаа юм. Хамгийн гол давуу тал бол нөгөө давуу тал буюу олон уншигчийг нөгөө байрч чадаад байсан шалтгаан нь маш тийм хошин, хялбар, ойлгох тууц одоо хэлбэрээр гүн ухааны сэдвийг тайлбарлалт одоо чадсандаа байгаа гэж би бол бодож байна.
Тэгээд хосуудын харилцаанд сэтгэл зүйн ялгааг ойлгуулахын сацуу харилцаагаа сайжруулах практик зөвлөгөөнүүдийг өгсөн баг. Яндруу бол энэ монгол хэл дээр бас орж ирсэн санагдаад байна. Байгаа. Марс гээд ангараг сугар гээд нэг хэсэг бас нийлээ 2000 оны 2007-8 онд нийлээ яригдсан санагдаад байна яндрууг бол. Тэгэхээр 92 онд бичигдсэн ном юм байна шүү дээ. Тийм. Номын хувьд болохоор ер нь яг энэ зөвхөн яг эрэгтэй эмэгтэйч бас биш юм байна лээ. Яг цагаат бол нэг гэр дотор цуг байж байгаа хүмүүс гэдгээсээ илүү харуул зүгээр баг. Гэхдээ яг би энэ нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг тэрийн толгуурлаад хэлэхэд хоёр өөр гаргийн хүмүүс шиг гэдэг нь мэдээч хэрэг хоёр өөрөөр сэтгэнэ. Хоёр өөрөөр харилцдаг. Өөрөөр асуудлаа шийддэг. Тэгээ өөрөөр одоо өөрийнхөө одоо хайртай дуртай одоо таалагдж байгаа байдлыг илэрхийлдэг. Тэгээ энэ ялгааг хүлээн зөвшөөрөх ойлгох нь харилцааны хамгийн том түлхүүр гэдэг одоо энэ номд өгүүлээд байгаа. Ер юм хүмүүсийн одоо гол ялгаануудыг хошин хэлбэртэйгээр зүйрлсэн. Хошин гэдэг нь ерөнхийдөө энгийнэлтэй нөгөө нэг ер нь юм энгийн тайлбарлагдах тусмаа ойлгомжтой байх тусмаа хүнд хүрэхээр тэр нь нөгөө нэг юу ойлгуулах гэдэг зүйл нь тэр хүн шууд очиж яана гэдэг чинь өөрөө үр дүнгээ үзүүлж яана гэсэн үг. Хамгийн энгийн жишээ нь нөгөө ярьсан одоо чиний төрөний асуудаг асуулт. Одоо би юм бэ чи ойлгосонгүйгээд дэвэл ойлголцохгүй. Тэгэхээр тэрийг илүү сайнаар ойлгуулж чаддаг байдаг одоо осын харилцаа шиг бас энэ ном ч гэсэндээ өөрийнхөө мэдээлэлээ маш зөвөр гоёор ойлгуулах юм бол тэр хүмүүст шууд одоо хүлээн зөвшөөрөх хэмжээнд ойлгогдно гэсэн үг. За тэгээд одоо ангар гаргийн ирчүүд бол одоо асуудал гарвал одоо шууд шийдэл хайдаг тий. За одоо ингээд сэтгэл зовнилоо дотроо хадгалдаг. За ирчүүд ихтэй дуугаа болоод явцдаг ч юм уу хэлэхгүй. Ялангуяа нөгөө нэг орчин үеийн ирчүүдэд нэлээх төгөөмөл гараад байгаа юу гэхээр би эрэгтэй хүн учраас уйлж болохгүй байх хэвээр. Би юм хатуу чанга байх хэвээр, хүчтэй байх хэвээр гэдэг агуулгаараа өөрийнхөө дотор нөгөө нэг харилцаа ч юм уу альва зүг ямар нэгэн одоо амьдрал зөвхөн хосынхоос биш амьдралаас одоо ургаж гарсан хэлтүү янзын одоо сорилт одоо хүндрэлүүдийг өөртөө хадгалаад тэгээ явахаар ингээд цээжинд нь тэр нэг одоо хүнд харч болон улам томороод тэрэндээ их бахартаа тэгээ тэрийг гаргаж ийн гэдэг нэрийн дор тий бас нөгөө нэг одоо хатуударс хэрэглэх ч юм уу тий өөр янз янзын байдлаар тэрийг гаргах гэж оролцдог. Тэгээд одоо бусдаас тусламж хайхаагаа бол сул дорой гэж үздэг. Тийм болохоор тусламж ирэлхийлдэггүй. Тэгээд намайг оролдохгүй зүгээр 50 орхиж. Тэгэх юм бол би тэг өөрөө өчрөө олчихно. Тэг чи яах вэ зүгээр тэгж байгаа л нэг өдөр за гэл очрол бол гараад ирнэ л дээ. Тэгээд одоо хайрыг бол жишээлбэл акшн буюу одоо реакц буюу үйлдэлээр харуулна гэж үздэг. Тэрийгэ бол одоо хайрыг илэрхийлж гин гэж боддог. Одоо тиймэрхүү агуулга байгаа. Тэгтэл одоо эмэгтэйчүүд бол суур гаргийнх маань бол асуудал гарвал ярилцаа, сэтгэлээ хуваалцах хүсэлтэй байдаг байх нь байна. Сонсогдож түүнийг өөрийн ингээ сонсдог байгаасаа гэж бас хүсдэг. Тэгээд надад хань байгаасаа, миний хажууд хүн байгаасаа гэж боддог. Тэгээд хайраа үгээр анхаарал халамжаар илэрхийлдэг гэмшлэн. Тэгээд одоо зүгээр би энийг зөвхөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гадна гэр бүл дотор ингээд одоо үдэн одоо гуруулаа ч юм уу байж тал дөрөвд хүүхэд төрнө штэ. Тэр хүртэл өөрөө ийм орон зайгаа бий болгож ирдэг. Тэгэнгүүт өмнө нь гуруулахнаа байгаад одоо юм уу одоо ахтай ч юм ингээд байж хагаад гуруулаа учраа болоод амьдраас сурцсан. За явуул бол за нэг юм чис ингэсгээ болдог гэдэг нэг тийм тэнцвэр олцсон байж тал дөрөвд гэр бүлийн гишүүн гарч ирэнгүүт тэр өөрийнхөө орон зайгаа тэлнэ. Тэгэхээр одоо 3 гэр бүлийн 3 гишүүн гуруулаа ижил их бага хэмжээгээр ерөнхийдөө ижилтэй хэмжээгээр орон зайгаа тавьж өгөх юм уу ойлголц хэрэгтэй бол гэсэн. Энэ чинь зүгээр бас ийм гэхээс илүү зүгээр хүн өөрөө нэг гэр бүлүүд дотор байж байгаа тохиолдолд гарч байгаа одоо юу гэдэг юм дэ хямрал бол биш сорилт гэх юм уу да. Тэгэхээр энэ тохиолдол ойлгох ялангуяа тэр гэрийн одоо эрэгтэй хүн нь илүү нөгөө тухайн асуудлыг арай өөрөөр хардаг гэх юм арай том зургаар хардаг гэдэг тийм бас давуу тал байдаг талаасаа боддог ч юм уу. Эмэгтэй нь бас эрэгтэйгээ дагах одоо тийм хэв шинж харуулад идэг. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө гэр бүлийн лидер одоо орхийн тэргүүн ч юм уу тэр одоо давмгаал бас зөв ашиглах хэрэгтэй. Хүчирхийлэл болон өөрийнхөө үзэл бодлыг тулах замаар одоо хийгээд явах юм бол тэр хүн үргэлжл өөрөө тухайн үед зөв гэж бодож байгаа. Өөрийнх нь зөв юм шиг харагдвч нөгөө гурванд нь хэзээ зөв байдаг байхгүй. Ингэхээр нөгөө нэг бидний яриад идэг нөгөө нэг тэнцвэргүй гэр бүл гэдэг зүйл чинь гарч ирнэ. Аавыгаа хүлдлээл нөгөө аав нь ингээл одоо юу гэдэг базаад ахаар чухам одоо гэр бүл ямар доктортой байна гэж бодож байгаа бол уул нь бол энэ дотор
яг 4 хүнтэй бол 5 хүнтэй ч юм уу зургуулаа бол яг бүгд ижил тэнцүү эрэхтэй оршдог тийм одоо юу гэдэг гэр бүлийн харилцаа үүсээд бараг 100 жил болчиход байгаа байхгүй уул нь дэлхийд дахин. Тий. За бид бол яг одоо арай одоо сүүл хожуухан бусад усуудыг бодвол одоо суурь иргэншлэргээ шилжээд зөвхөн хөдөө нэг гэр Монгол гэрт байхаа болоод ингэс учраас одоо нийгмийн арай өөр харилцаа руу одоо сүүлийн ялангуяа 50 жил онцгой хурдтай орж ирж байгаа ард түмэн байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэндээ байх ёстой зүйл байгаа одоо тулгарж байгаа сорил бол нэг тийм цоо шин зүйл биш. Зөвхөн тэднэрийн одоо бусад барууны болон өөр улс орнуудын одоо тийм 100 жилийн өмнө юм уу ингээд шийдэд ойлгоод ингээд тэнцвэрээ болоод ингээд тогтцсон байгаа заншил бид нар одоо туулаад явж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь болж ийн болохгүй дээр нэг хямраад юм уу ингээд бид чадахгүй нэ гэдэгч бодох нь өөрөө буруу юм байна. Тий, тулхамд тулжаа дээр нь энийхээ шийдлийг хайх эрэл хайгуулыг бол идэвхтэй хийж явах хэрэгтэй л гэж. Тэгэхээр одоо сая манай Амрагийн хийсэн зүйлээс ойлгоход хүн эмэгтэй хүн ер нь гэр бүлийн үүсгэж байгаа эмэгтэй эрэгтэй хүн бол цаанаасаа суурнаасаа одоо асуудал хандж байгаа одоо жишээлбэл ирчүүд шууд шийдэл рүү төлөрдөг бол одоо эмэгтэйчүүд магадгүй жоох асуудал дээр төлөрөх гэдэг ч юм уу тэр нь одоо байглаасаа байгаад шүү дээ тий одоо сүрэг одоо амтан одоо бид ижлэх нь л одоо бодгоо шүү дээ тий тэгэхэд одоо азраг маань одоо юу гэдгийг ингээд алсыг хараад тий холын зайны аюулуудыг хараа сурцсан байдаг бол гүү бол яг хажуудаа байгаа унгаа аюулгүй байгаа хэсэг тий одоо хоолтой даарсан бэрсэн байгаа хэсэг илүү анхаардаг болохоор хүн хүний гаргаж байгаа шийдвэр тэгтээ тэр өөр идэг. Энэ ялгаатай байдлыг хүндлэх тухай анханасаа ойлгох тухай яриад шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө ялгаатай байдлаа сайтар ойлгоод хүлэмжширсний дараа ирээдүйн харилцаанд анхаарах зүйлсийг нь базаад хэлэх юм бол тийм ээ. За харилцаж сурах гэдэг. Ирчүүд эмэгтэйчүүдийн ярих хэрэгцээг буруутгадаг байх зүгээр сонсож сурах. Нөгөө эмэгтэй хүнд бол нөгөө өдрийн тэдэн мянган нөгөө үгний хэрэгцээ байдаг. Эрэгтэй хүнд тэр нь бараг 10 дахин бага байдаг гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн яалтчгүй л гаргаж санаа намардаг. За эмэгтэйчүүд болохоор ирчүүдийн чимээгүй байх үеийг нь үл ойлгогч байхаас одоо зайлсхийх хэрэгтэй. Чи одоо ингээ юм ярихгүй байна. Одоо ингээд ярихгүй байгаа нь чи надаас ингээд хүндий байна уу гэдэг нэг ийм тулгалт хийгээд байхгүй. Эрэгтэй байглаасаа ерөнхийдөө юм нэг дандаа гадагшлуулаад байдгүй те. Дотроо байгаа зүйлээ ерөөхдөө өөртөө жоохон хадгалах гад идэг шүү. Тэгэхээр энэ минь ингэх юм болов уу гэдээ одоо харилцаж сурахаас эхлэх нь байна. За тэгээ өөр нөгөө хандлагыг хүндлэх бас хүлэн зөвшөөрөх тухайд ч тийм. Надаас өөрөөр сэтгэж байгаад уурлах биш ойлгож хамтаа шийдэх тухай байдаг. Угаасаа ингээд нөгөө саяны байглаасаа л одоо хэдэн сая жилийн туршид ингээд суудсан одоо кодыг ялтай байлаа тийм. Тэгэхээр анханасаа л энэ хүлэн зөвшөөрөд байх хэрэгтэй байна. За тэгээд энэ хосуудын хайрын хил гэдэг байгаа. Одоо энэ хайрын хилний тухай бүр ингээд яг хүүхдүүдийн нөгөө хүмүүжлийн тухай ном хүртэл тусдаа гарч байгаа шүү дээ. Хүн болгоны хайрын хил өөр идэг. За нэг нь үйлдэлээр, нөгөө нь үгээр илэрхийлдэг гэж болно шүү дээ. Тэгэхэд нөгөө үгээр илэрхийлдэг нь үйлдэлээр илэрхийлснийхээ хүлээн зөвшөөрөх тийм ээ. Интергээд нэг тиймэрхүү юмнууд байгаад байгаа. За тэгээд үүнийг ойлгоод харилцсан нэгнээ өөрийн хэлээр хайрлах хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол ингээд одоо товчтой одоо жоохон хошин байдлаар базаад хэлэх юм бол манай ирчүүдийн тарих бол нөгөө Nokia 3310 гэдэг шиг ерөнхийдөө нэлээ ийм энгийн бүтцтэй тий. Эмэгтэйчүүдийн болохоор одоогийн одоо юу гэдэг iPhone 16 Pro Max гэдэг шиг маш мэдрэмтгээд байгаа юм шүү дээ тий. Маш олон мэдээллүүдийг энтээс аваад дахиад тэднийг орооцолдуулаад тий. Энэ ингээ хоолоо хийж явахдаа тэр зурагтаа асаагаал тэгэл ингээл тэгингээ одоо ингээд маш олон нөгөө таскууд олон multitask гэж ярьдаг шүү дээ. Тийм би чаддаг бол ирчүүд нэг юм төлрөө суусан бол тэгдэг. Тэгээ нэг юм төлрөө сууж байгаа эр хүнийг жишээлбэл нөгөө эмэгтэй нь чи одоо ингэхийн хажуугаар тийм юм хийсэнгүүд гэдэг ч юм уу нэг тийм тулгалт юусоо байж болохгүй гэдгийг л яриад байна л та. Одоо яг одоо энэ бас зарим гэр бүлийн одоо оролцоо жишээлбэл одоо хоёулаа Pro Max шиг бас гэр бүлс байна. Бас байна тийм. Хоёулаа ингээд Nokia 3310 шиг бас гэр бүлс мэдэн тийм зүгээр яг энэ хүн гэж хэлээ. Гэхдээ тэр асуудлын гол нь юу гэхээр тэр хоёр ерөнхийдөө хэв шинж нь ярилцаар байгаа тэрнлэг очсон л гэсэн үг байхгүй. Гэхдээ анхнаасаа л өөр өгдөл байсан байж болно. Тэр ямар гэр төссөн болсон самаараа гэх юм уу. Одоо тэгээд чинь наазхан л жишээлбэл би яг хүүхдтэй ойлголцох тал дээр бол яг л иймэрхүү л арга замыг хэрэгжилж л одоо тэгжээж тэр үнтэйг ойлгож байгаа юм. Тэгэхгүй бол зүгээр одоо би одоо ингээд гэрээ эзэн ч юм ингээд диктатор шиг ингэж хандах юм бол миний хүсэл биелж байгаа боловч нийтийн хүсэл буюу тэр гэрийн уур амьсгал тэр зүйл бол
биелэхгүй байхгүй одоо хангахдахгүй гэсэн. Тэгэхээр нэг хүн гомдож нэг хүн өөрийнхөө буруу бодож явах гэдэг нь өөр аюултай. Маш том гарцтай хохиролтой. Дараа нь эн чинь зүгээр нэг ингээд ингээ орхихгүй шүү дээ. Чи шаал өөр хэсгээр ингээд шаал хүсэж хүлээгээгүй одоо талбар дээр асуудал дээр эн чи бүр яг ил гараад ирдэг байхгүй. Тэгээд энэ нь бүр хямрал болж гарч ирнэ. Тийм болохоор ер нь бол одоо юу гэдэг нэг ирчүүд нь ингээд нэг юм зоохан ингээд манайха ярьдаг ш нэг хүн шиг гэдэг налаагаа сууж юм уу гэж ярьдаг бол одоо жоохон үеэ өнгөрөөж байгаа арга барил юм бэлээ. Энийг одоо би бас юунд хэлэх бид нар одоо ингээд нүүдэлчин байгаад одоо малчин байгаад хөдөө ингээд амьдэрдэг байсан бол тиймэрхүү үйл явцын ингээд гадаа гарч гэрт орж юм гэл одоо жишээлбэл манай өвөө бол жишээлбэл эмгэнтэйгээ муудалц судалцахаараа тэгэхээр 2-3 хоног алга болчихдог байхгүй. Уул хад руу гардаг юм уу яа тийм тэгт. Зүгээр ер нь бол тийм байсыг л мэднэ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг яг асуудлыг шийдэж штэ. За хажуудаас нь ян шитгч юм ямар нэг юм болсон байна, гомдсон байна, уурсан ч мэн зүйл ойлголцохгүй. Тэгэхээр н асуудлыг шийдэж байгаа арга нь тэр байхгүй. Ингээд яг тэнд бол болж чинь те. За би өсөл гараал адуугаа харах ч юм уу ингээд нэг мал залаа ингээд адуугаа ингээд нэг эргүүлэх гэдэг чинь адуунд явах чинь нэг хоногийн ажил болно ш дөрэж. Тэг чин тэр хооронд хүн өөртөө яриад юм өөрөө тайвшруулаад бясалгаа хийгээд хүрээд ирсэн. Ороод ирэхээр өнөөх нь ч гэсэн ойлгоцсон. Тэгээд нэг жоохон ташуудуу сууж байгаа нэг аяг цайгаа угаал нэг дахиад нэг 10-20 минут цагийн дараа хэд эвлэрсэн л байж идэг нэг ийм арга барилаараа бид нар амьдарч ирсэн мэт. Тэгтэл одоо суурь амьдралд яах юм? Гараа явах юм, хааш явах юм? Бааранд орох юм. За тэгээд гэрт байна. Гэр 4 оны дунд байна. Тэгээд нэгэн зургт үзэн нэг өөр ингээд яг ингээд тулгарч байгаа байхгүй. За тэгээд ирэхээр нөгөө нэг асуудлууд чинь яг ингээд юу гэдэг цаг алдахгүй байхаар шийдэхгүй болвол хин нэгэн хүн тэрийг цаг алдуулаад авах юм бол тэр чинь өөрөө эргээд нөгөө нэг юм бүх юм чинь нөгөө нэг тэнцвэр дээр оршдог. Харьцаа, хүч бүх юм. Тэр тэнцвэр нь алдагдлах юм бол тэгэл ер нь тэгээд нэг тийм хямрал руугаа л одоо хурдан очих тийм одоо цонд нь тэгэж би зүгээр хараад байгаа юм. Тэгээ энэ номыг бас уншаад тэр бас нэг тэр тэнцвэрийг олох тэр практик зөвлөгөөнүүдийг олоод уншаад явахд бол ер нь их голчтой. Тэгээд гэрлэг шийдвэр гаргахаас өмнө одоо ямар төслийн нэг хэсэг болж байгаагаа юу хийх гэдэг. Энэ чинь яг үнэхээр миний яг хүсэж байгаа зүйл мөн үү гэдгийг хүртэл аюу сайн бодож тунгаах гэх мэтлэн ингээд олон одоо залуучуудад маань ялангуяа хэрэгтэй тийм зөвлөгөө өгөх гэсэн юм байна. Ядчил нэг яг бодит 100% ингээд бодит байдлыг илэрхийлэхгүй ч гэсэндээ за гэрэлсний дараа ер нь юу болдгоо гэдэг тэнд аюу сайн төсөөлүүлэх байдаг одоо тий ялангуяа одоо proactive, reactive тийм одоо шин чанартай одоо хүмүүс байх юм бол одоо бүтээлч уншдаг ойлгодог хүмүүс байх юм бол ер нь бусдын алдаанаас суралцах боломж бол энэ дээр хангалттай сайн байгаа гэж хэлж болохоор байхгүй. За ингээд би юу одоо ивент итгэжээ. Нэвтрүүлгийн ивент итгэжтэй танилцуулъя. За өнөөдрийн манай дэмжигч байгууллагаар бүгд сэтгэл хангалуун урайтай брэнд медиа групп оролцож байна. За манай брэнд медиа групп 2014 онд үүсгэн байгуулагдсан. За бүх төрлийн соёл урлагийн арга хэмжээ, үйл ажиллагаа, зохион байгуулах чиглэлээр амжилттай ажиллаж ирсэн юм байгууллага байна. Энэ салбартаа бүр манлайлагч, мэргэжлийн боловсон хүчнэр бүрдсэн бүтээлч хамт олон байдаг. За ямар бүтээлч вэ, ямар мэргэжлийн бэ гэдгийг одоо би нэг л тоогоор илэрхийлье. Брэнд медиа групп 1000 гаруй хосын хурмыг зохион байгуулсан туршлагатай. Энэ чи бас том товз. 1000 өөр одоо хүсэлт 1000 өөр шаардлага байсан байж таарна да тий өөр хосод байгаа шүү дээ тий. Тэгээ чин дандаа Монголд хийхгүй гадаад дотоод хөдөө тий халуун хүүтэж баг 2000-аас 8000 хүсэлт явна гэсэн үг. Тийм шүү дээ. Хосын нэг хүсэлт. Хоёр болно. Тэгээд хоёр талын аав ээжийнх нь онцгой хүслүүд гэдэг хадмуудынх нь гэдэг ингээд орж ирнэ шүү дээ. Их бахан чигээр. Супер энэ 1000 гэдэг тоог хараад би бүр үнэхээр салбартаа манлайлагч юм байна гэж ойлголоо. За тэгээд ер нь бол хурмын цогц үйлчлэгийг хурмлагч хосын хүсэл сонирхолд нийлүүлээд Монголын уламжлалт найр хурмын бит бус өв дэг одоо ёсыг орчин цагийн Европ хурмын ёс ёслоготой хослуулаад төлөвлөж зохион байгуулалтаараа онцлогтой гэж. За хурмаа хийхээр төлөвсөн асуудад зориулаад брэнд медиа групп нь хуримтай холбоотой бүх төрлийн мэдээлэл үйлчилгээг нэг доороос авах боломжийг олгодог. Хурмын хамгийн том экспо болох Wedding Expo-г одоо энэ жил дахиад зохион байгуулах гэж. Ер нь бол эднийхэн жил болгон хийдэг. За тэг үзэсгэлэнт нийслэлийн гэрлэх ёслолын ордонд 5 сарын 3-наас 4-ний хооронд Пямп нэм гаригуудад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг их танхимд өргөн цар хүрээтэйгээр 9 дэх жилдээ зохион байгуулсан гэж.
нийслэлийн гэрлэх ёслолын ордонтой хамтраад юм шүү. Тийм. Харин би бас бодлоо тэр чинь бас жижиг гин штэ. Тийм Энэ байна. экспо чинь хэрэг яагаад тэнд юм бол гэж бодсон. Тэрнтэй хамтраад Тэгээд худалдаа аж үйлдвэрийн танхимын их танхимд юм биш үү? Тэр чинь нөгөө юу шүү? Хом плаза гэдэг штэ. Хангул дүүргийн хом плазагийн хажууд байгаа. Баруун тал руу идэх тийм. Тэгээ солонгос чигийн наанаа тий. Наан гэсэн үг. Махатма Ганди гудамж гэдэг үлээ тэр чинь тий. За тэгээд 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа. За үзэсгэлэнгийн өдрүүдээр нийслэлийн гэрлэх ёслолын ордонгийн мэрэгжилтнүүд мэдээлэл зөвлөгөө өгч хурмын саруудын захиалга урьдчилан авах бөгөөд хурмын салбарын шилдэг 50 орчим байгууллага нэг дор цуглаад одоо хурмаа сайхан болгох дурсамжаа мөнгөлөх гой боломжуудыг танилцуулдаг байна. За тус үзэсгэлэнд ирсэн хосуудаас 25 азтай хосыг тодруулаад хамгийн өндөр шагналын сан бүхий хурмын даашинз, хурмын хослол, хурмын зураг авалтын эрх олгоно гэж шүү залуусаа тий. Тэгэхээр хурмаа төлөвлөж байгаа залуус одоо хинч байсан гэсэн энэ одоо үйлчлэгийг худалдаа аж үйлдвэрийн танхимыг 5 сарын 3-4-нд одоо хагас бүтэн сайныг дайруулад очоороо ийм гой супер одоо шагналтай байгаа юм байна. Тэгээ хамгийн супер азтан нь 10 сая төгрөгийн үн бүхий олон улсын GIA сертификаттай Tic Tav City байгалийн алмазан шигтгээтэй дээд зэрэглэлийн өнгө төгс тунгашилтай хатан сүх хээг модерн загвар дээр суулгаж өгсөн симбл брендийн тренд болсон хос бүгшний эзэн болно гэж. Та базраанс ямар супер шаналтай тий. Тийм байна. Тэгээд яг хөө энэ дээр нөгөө яагаад очих хэвтэй гэхэлэр энэ экспо, Wedding Expo Mongolia 2025 нь хурмын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинийг эрэлхийлэгч брэндүүдийг нэг дор цуглуулсан мэдээлэл авах, харьцуултыг шийдвэр гаргахад хамгийн өргөн тохиромжтой юм ивент болдгоо гэж. За энэ тасалбарыг онлайнаар авах боломжтой. Ticket-ээс авчна. За тэгээ ерөнхий зохион байгуулагч нь мэдээж нөгөө брэнд медиа групп хамтран зохион байгуулагчаар нийслэлийн гэрлэх ёслолын ордон мөн Монголын хурмын үйлчилгээ эрхлэгчтэй нэгдсэн холбоо төрийн бүс байгууллага орж байгаа. Ивент итгэгч байгуулагчаар Symbol Diamonds гэдэг байгууллага орж байгаа юм байна. За тэгээ дэлгэнгүй мэдээллийг 7711 3171 дугаараас аваарай гэж. Тэг бидний нэг жилийн экспо дээр нь очиж үзчихсэн нэр үнэхээр одоо хурим хийн гэдэг чинь тэгэл түмэн шидийн газраар л одоо тий одоо нүсрэх цаг ордог ажил юм. Энэ ихтэй зөвхөн одоо хосууд чихгүй бас ингээд ер нь хостой болж байгаа. Ер нь гэр бүл болох ямар вэ гэдгийг мэдэх. Ялангуяа одоо бас аав ээж нар очиж бас ер нь үзүүл зүгээр л юм шүү дээ. Чи нэг санаа нь бол одоо би бол жишээлбэл одоо зүгээр ингээд надад одоо хурим байд хэрэггүй мө гэхэд за одоо ирээдүйд одоо хүүхдүүд хэрэглүүл ер нь юу болох юм, ямар зуун төсөлт байх, хэдэн дөрөвтэй байх юм, яад гэдгийг бас мэдээлэл мэдээд авчихад гэмгүүл мэдлэг болж авах юм байна. Тэгэхэд аливаа юм чинь бас нэг трендтэй байгаа гэдэг ч тийм. Тэгэхээр одоо орчин үеийн хуримны тренд хаашаа яваад байгаа. Одоо залуучууд л бас мэдээж танаа манаа хүүхдүүд одоо хуримлаад эхлэх юм бол бас л гоё тренди юм хийх хүсэх л үүдээ тий. Тэгэхээр тийм гоё мэдээллийг нэг дор авдаг байх нэ. За ингээд одоо хэвлэлгийн ивент тэтгэжтэй баярлалаа. За энэ ер нь бол одоо хурмаа хийгээд гэр бүлээ ингээд доктортой авч явж чадах юм бол мэдээж хэрэг доктортой гэр бүл тэнцвэртэй харилцаатай гэр бүл хүүхдийн төлөвшил хүмүүжил хамгийн одоо таатай бойж тойрных орчин болж хувирдаг. Энэ бол угаасаа дэлхийд даяараа ч гэсэн олон одоо сэтгэл зүйн судалгаагаар тодорхой болсон гарсан байдаг. За жишээлбэл гэр бүлийн доктортой орчинд хүүхдүүдийн сэтгэл зүйн дархлаа өндөр. Одоо Journal of Marriage and Family сэтгүүл нийтлэгдсэн нэгэн судалгаанд доктортой харилцан ойлголцол сайтай гэр бүлд өссөн хүүхдүүд илүү өөртөө ихтэй нийгмийн ур чадвартай байдаг гэж үздэг. Судалгаа гаргасан байна. Жишээлбэл хүүхдүүдийн эцэг эхийн харилцааг ерөнхийдөө шууд хуулдаг гэх юм одоо талент тар тусгаж байгаа юм шиг өөр дээрээ тусгаж авдаг. Эцгийн хоорондын хайр халамж, дурсамж хадгалах хандлага жишээ нь одоо хормын зураг, хамтдаа авсан зураг, дурсамж хүүхдүүд хайр бол боломжтой доктортой зүйл юм гэдгийг ухтгахыг суулгадаг. Одоо тийм одоо ийм зүйлүүд нь тэр хүүхдүүдэд тэр итгэлийг ингэж одоо мотиватор баталгаажуулж өгнө гэдэг шиг итгэлийг нь харах тусам улам хүчтэй болгож өгдөг байна. Тэгээд би өөрөө энэ алдаж болшгүй үнцэнтэй орчинд оршиж байгаа юм байна гэдэг утгаараа хүүхэд тэр орчноо таашаах, тэр орчноо хайрлах, хамгаалахын төлөө хамтран ажиллах, эцэг эхтэйгээ ялангуяа хамтран ажиллах хүсэл сонирхолтой болдог гэж ерөнхийдөө судалгаагаар гарч ирсэн байна. Нэр хурмын зураг гэснээс одоо өөр нэг бас нэг судалгаа байт юм билээ. Emory University гэдэг одоо байгууллагын их сургуулийн сэтгэл судлаачид одоо do you know буюу чи мэдхүү гэдэг нэг одоо судалгаа хийж үзсэн.
За энэ одоо хорхон асуулттай юм судалгаа хийсэн юм байна. За ээж авч яаж танилцсан бэ? Хэсэг хүүхдүүдийг цуглуулж байгаа тийм хүүхд төрөөс энэ 20 асуултыг асууж. Ээж авч яаж танилцсан бэ? Гэр бүл чинь ямар сорилтуудыг давж туулж исэн бэ? Эмээ өвгийнхаа тухайг мэдхүү энэ төр гэд тий. Ер нь чи гэр бүлийнхаа талаар хэрэг мэдхүү л гэдэг одоо юм асуулга байсан юм байна. Тэгээд энэ гэр бүлийнхаа түүхэн дурсамж, туулсан, зовлон тий баярт мөчүүдийг мэддэг хүүхдүүд өөртөө илүү ихтэй. Тэ илүү сэтгэл зүйн төсвөртэй одоогор бол resilient гэж яриад байгаа шүү дээ. Ийм стресс одоо хүний амьдрал бол мэдээж стресс тулах нь бол үнэн шүү дээ. Янз бүрийн гинтийн юм цочролтой, дарамттай одоо үеуд тулгархад хүндрэлийг маш юм дажгүй байдлаар давж гарах чадвартай ийм хүүхдүүд нь энэ асуултанд илүү хариулаад ирсэн байна. Сонирн байгааз. Тэгэхээр яагаад ийм нөлөөтэй байгаа вэ гэд ингээд одоо бодох юм бол эмээ өвөө өөрсдийнх нь хүүхдүүд магадгүй ээж аав хоёр энэ навлыг босхын тулд юу туулж исэн бэ гэдгийг ингээд нээлттэй ярьдаг гэр бүлийн хүүхдүүд би энэ түүхийг үргэлжлэх юм байна. Би энэ хүчтэй гэр бүлийн нэг хэсэг юм байна гэд нэг өөрөө өөртөө илүү гүн гүнзгий одоо итгэх мэдрэмж төрж идэг байх нь шүү дээ. Сонирхолтой судалгаа. Тийм байна. Тэгээд одоо ер нь л яг одоо энэ нэг зүгээр ингээд санамс тэр хурмынхаа зургийг хан дээрээ тавьдаг нэг тэр бол зүгээр нэг юм харж дурсах гэдэг байгаа ш. Тэрийг одоо хүүхдэд яг тэр саний хийлдэг тэр одоо судалгаагаар л юм байна л да. Яг ойлгоогүй л бас одоо гэр бүлийн нэгдмэл бат бөх байдлын үн цэнийг ойлгуулах, ирээдүйн өөрсдийн харилцаанд ихтэй хандах уур амьсгалыг байнга мэдрүүлэх, хайр халамж гэдгийг юу гэдгийг бас ингээд харж явах тийм зорилгоор. Бас хүүхдүүдийн зургийг тавих нь өөрөө бас нэг цуг байж байгаа зургийг тавих нь би хүн хэлхээс нааш гэдэг шиг хэдий хайртай гэдэг боловч тэр нь ингээд ямар нэгэн одоо бэлэг тэмдгээр ч юм уу те одоо символ гэж хэлээд байгаа тэр зүйлээр итгэл зүйрээр ингээд илэрхийлэгдэж байгаа л ингээд тэр нь хан дээр байж байгаа юм бол тэр хүн гэр бүлийнхаа хан дээр одоо ээж автгаа зураг нь байх өөрөө байхыг харахаар минийх гэдэг одоо тийм одоо өөриймсэг сэтгэл хүнийрхүү байха болно гэсэн одоо тиймэрхүү одоо наазах нь ингээд мэдээж хүүхдүүд аав ээж дандаа сайхан байхгүй асуудал гарна маргалт нь мэтгэлцэн тэгээд одоо аав ээж нь заримдаа ойлгохгүй байх тохиолдол гарч болно. Эсвэл хүүхэд өөрөөсөө аав ээж хаан тавьж байгаа шаардлагыг ойлгохгүй байх тохиолдол гарч ирж болно. Тэгэхээр тэр нь ингээд хурдан ингээд одоо цуураад алга болохгүй гэсэн одоо бас нэг том их сэтгэл зүүн одоо цавуу шиг байдаг гэж ойлгож болох юм. За тэгээд тэр нь нөгөө нэг төрөөн чирээ нэвтрүүлгийнхэнд хэлж яадаг нөгөө нэг хосуудын болон гэр бүлийн хоорондох харилцаан доторх тэр итгэлцэл төвчээр гэдээсэн шүү дээ. Тэр төвчээрийн одоо юу гэдэг зураасыг уртсгаж өгдөг гэсэн. Одоо жишээлбэл за би нэг цагт тисэх байсан бол жишээлбэл тийм хүүхэд үл илүү цаг 30 юм уу 2 цаг ч юм уу тисэж чадна л гэсэн санаа. Тэгэхээр тисвэр урт байх тусам тэр хооронд ойлголцол хурдан ирнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Тэрнээс биш зүгээр ингээ би бол би чи бол чи гэдэг цаашаа харахад тусмаа л бүх юм холдно. Тийм. За ингээд одоо хоримлол нь одоо тоонд гэрт толгой холбоно гэдэг зөвхөн өнөөдөр тэр хүнийг өнгөрсөн амьдралын дурсамж түүний зовлон жаргалыг нь баяр хөөргийг бүр шийдэж чадаагүй сэтгэлийн гүнд ингээ нуугдаад хинт ч хуваалцах чаддгүй байдаг тэр бас сэтгэл зүйн далд травмач гэж болно шүү дээ. Тэр нуугдсан асуудлыг хүртэл хуваалцах шийдвэр юм. Зөндөө олон кинонууд байгаа Холливуудын одоо романтик кинон дэр ч хүртэл байгаа. Одоо янз янзын хэлж чадахгүй хинт ч хуваалцдаггүй байжгаад одоо амьдралын дундаас нь гарч ирдэг тийм травмууд нь өөрсдөө ингээ хүссүүсгүй гарч ирдэг. Тэгэхээр тэрийг нь ойлгож чадах. Тэгээ тэрнтэйг ойлголцож чаднад чи өөрөө тэр одоо тийм гэр бүлийн өөрийнх нь тэр резилиент гэж хэлээд байгаа тэр туулах чадварынх нь хамгийн том илэрхийлэл л болно гэсэн. Тийм байна. За тэгээд одоо тэр хүний багнаас удам ухсаа амьдралын сорилтууд бүгд ирээдүйн харилцаанд одоо өөр өөрийн гэсэн байдлаар одоо хоолоор ярих юм бол одоо seasoning гэдэг шүү дээ. Амтлагчаар гэдэг шиг тийм л болго. Гарч ирэх юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ хуримлна гэдэг дээр нэмээд нөгөө хурмынхаа үеэр гой зураг аваад гэр бүлийнхаа одоо ээж аав хүүхдүүд ямар гоё байгаа байдлыг энэ ханан дээр наахан хүртэл одоо гэр бүлийн дэд байгаа шүү дээ. Саяны манай өнөөдрийн нөгөө ивент тэтгэгч брэнд медиа эйженсиг энэ болох гэж байгаа энэ ивент дээр хурмын зураг авалтуудын гоё байгууллагууд маш олноор очно гэсэн. Тэгэхээр одоо энэ хурмын цогц үйлчлэгийн дотор байгаа үйлчлэгнүүд дараа нь тэр хүмүүсийн одоо уртудай амьдралд тийм ээ нөлөөлөх сонио орцнайллага хүртэл болоо явах нь шүү. Тэр одоо айгүй чухал үйл явдлуудын нэг гэдгийг би өөрийнхөө биеэр мэднэ л дээ. Би одоо бас хамгийн анхны одоо бас энэ хурмын зохион байгуулагч л дээ. Зүгээр ялангуяа тэр нэг
зураг авалт те. За яг хуваараа зохион байгуулалт тал руу орсон л доо. Тийм хурмыг хийжсэн. 2007 онд Монгол шилтгэн дээр хийжсэн санагдаж байна. За хоримогтлагч хүмүүснийг нь одоо хэлэх нь хэр зөв юм бол тэгээд нөгөө нэг таньдаг найз байсан л да. Гэхдээ ажил хэрэг юм. Тэгээ манай найз болохоор одоо мундаг гэрэл зурагчин одоо талигаачлсан. Инх 50 гэж мундаг зурагчин байдаг. Монголын одоо шинэ үеийн дижитал ялангуяа камертай одоо шинэ үеийн гэрэл зурагчдын ерөөхдөө бол бас пионеруудын нэг. Тэгээд тэр хүний гэр бүлийнхэн зураг авалт одоо хормынхын зургийг авахтаа авсан зураг нь тухайн жилдээ бас Монголын бас нэлийн 2 төрлийн одоо зөвхөн зургийн уралдаанд бас нэлийн дээгүүр төрүүлж исэн санагдаад байна. Тэр нөгөө нэг аав нь ингээд гаднаас ингээд гэрэл тусцсан. Жохон силуэт маягаар. Тэгээ эмэгтэй болохоор хорвын дашин та цонхны хад нар ингээд цэцгээрээ зогссон. Аав нь ингээд сандал дээр хүлээчээ суудсан тийм зураг байт. Одоо тэр одоо бас Монгол шилтгэн дээр авсан зураг. Тэгээд одоо тэр зураг бол одоо тэр хосын бол одоо хамгийн хайртай зургуудынх нь нэг. Бүр хормын зургаас нь ч илүү хайртай байдаг гэж бас сонсч ирсэн. Тэгэхээр зүгээр бас нэг зураг аавна гэдэг бол одоо тэрнээс хойш асар хөвгцсөн байлээ. Би бас харсан. Одоо 2 3 ч хуримд очлоо. Одоо бидний тэр 2007 өмнө үйл явдал бол хажууд нь бол өстой нэг хүн хэлвэл ичмэр дамжигдаа гэдэг шиг үйл явдал. Гэхдээ манайхан бол үнэхээр бүтээлч болсон байл. Гэрэл зурагчд. Харин тий. Өөрөө хормын гэрэл зургаараач дагнадаг болсон байл. Тийм билээ тий. За тэгэхээр энэ одоо ингээд хоёр хүн хоорондоо сууна гэдэг нь хоёр өөр ертөнцөлдөө бүр хоёр өөр гариг мариг болоод байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг хуримлахынхаа өмнө бас залуучууд нэг хэдхэн зүйл дээр нэг жоохон тогтоод ботчихосоо гэж боддог. Яагаад тэгэхээр эн чинь үнэхээр бүр амьдралын хэтэрхий том шийдвэрлэлтэй бүр маш том шийдвэр байдаг. Тэгэхээр төлөвлөлтөй аль болох эрт эхлүүл зүгээр байдаг. За мэдээж нөгөө огноо байршил зочдын төсөөгээд бүх зүйл тодорхой болсны дараа нь л яах нь те энэ одоо юмнууд одоо яг нөгөө зохион байгуулалтанд орж эхлэх хэрэгтэй. За тэр байршил гэдэг дээр бол одоо сүүлийн үе залуучууд нөгөө гадаадад хийх ийм сонирхолтой болсон байна. За зарим нь бүр ийм одоо бусдаас бүр онцгой байдлаар бүр агаар дээр хуримтлах те эсвэл бүр уулын ороо дээр зогсож байгаа. Эсвэл зарим нь ингээ усан доор энэ төр хийх гэл ингээд онцгой байх гад ингээ янз бүрийн юмнууд болдог болсон. Мэдээж энэ бол төсөвтэй холбоотой шүү дээ. За тэгээд харилцан ярилцах бас тохиролцох. Тэгэхээр нөгөө хуримтлагч талын түрүүн амраа хэлдэг шиг зөвхөн ирэм хуримлж байгаа хоёроос гадна бас хадмуудын хүсэл бас орж ирнэ. Энд чинь бүхэл бүтэн охиноо тэр олон жил те бүхэл бүтэн хүүгээ тэр олон жил өсгөж хүмүүжүүлснийхаа дараа өөр нэг айлтай ингээд нэг цул болох гэдэг шүү дээ. Тэгэхээр бас нөгөө ээж аавуудын санаа гэх юм уу те саналыг бас жоохон ч гэсэн хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр санаа байтугай цаашаа болно тэр чинь одоо зүгээр жишээ нь авахд би энд бас яхан тэр юуг нь яриаггүй шүү. Нэг юм нутаг усаар нь ялгаж байгаа юм шиг. Одоо баруун зүгийн одоо айлын одоо айлаас бэр буулгана гэвэл бэр гуйна гэдэг нь өөрөө баг бэр одоо хурим хийхтэйгээ дүүцхүүс хэмжээний ёслол болно тэр чинь бас. За охиноо ингээд одоо ёс төртөгөөр явуулнаа гэж хэлдэг уламжлалт айлууд бол илүү тийшээ байгаа. Хэлмэчлээ. Тэгэхэд наашлал ингээд төв рүүг ороод ирэхээр ерөнхийдөө тгсгээд залуу улсууд өөрсдөө шийдэж байгаа зүйл дээргээд айдуу гэх юм уу жоохон илүү чөлөөтэй ханддаг. Одоо тийм жишээ ажиглагдаж байна. Ингээл ингэхэр чинь тэгэхээр энэ хоёр залуу гэр бүлийн хооронд хоёр талаас нь хоёр өөр ертөнц уулзч чинь гэсэн үг байхгүй нэг талаараа гэх юм. Тэгэхээр тэрий чинь бас мэдэрч за жишээ нь одоо нутаг нутгийн янзны заншил байна. Тэгтэл тэр 29 дээр нь таалагдгүй заншлын одоо ямар нэгэн тийм зүйл ороод ирвэл бэлгшээхгүй байвал тэр чинь бас аюул бол. Тун сэвтэй болно шүү дээ. За тэгэхээр энд чинь зүгээр нэг тэгээд нэг сайхан хоолунд идэж уугаа дээшээ доошоо хараад тэгээд тасраад ундаг вэ нү яа нуу тэр одоо жишээлбэл манай нутагт бол одоо сайхан гэрийн гадуур ингээл хөдөө гэр барьж байгаа шүү дээ. Гэрийн гадуур тэгэл олон хүн нураад унтсан байв сайхан л болж ин гэж боддог байж лээ. Тэгээд энэ шиг л чинь нэг өөр өөрийн гэсэн хэмжүүр байна бас нутгийнхны. Жишээлбэл одоо охиноо ёс төртөгөөр явуулна. Бэр гуйхтаа би ингээ заавал тэр ёсыг гүйцэн гэж байгаа ээж аав байвал тэр хүндлэхээс үр яах юм тий. Тэндээс чи эхлээд нөгөө нэг хоёр ертөнц ойлголцоогүй хөтөг чинь тэгэл шүү дээ. Тий. Үгүй манай нутгийг тэр чинь тоодгүй гихэл юм бол ер нь тэр охин бодох хэрэгтэй болно. Яг үнэхээр би хүнтэй гэрлэх үү гэдэг тэр. Жишээ нь үнэн. Тэр чинь нэгээр бас бэр гуйна гэдэг чинь өөрөө наан нэг бас нэг аливаа зүйл оройтхоос өмнө нэг тестлж байгаа хэлбэр шүү дээ. Тий, яг үнэ. За энэ аав ээж нэг ямар хүн
ямар шүү хандж जैन те. Тийм гэрн ярн ям гэдэг хэр бот ирэхээр нь тэр гэр орноо ингээл чигтэйх ингээд цэвэрлж जैन. Зас одоо үгүй хайтаа хүнлэл гэсэн үг шүү дээ. хоолнд хийж байгаа чинь за манайхаас нэг юм ажилтай төрөлтөө одоо аягны амсаар хайтаахан зуулгачдаг айл шүү гэдгийг илэрхийлж जैन. За арх тарих суудлах чинь арх тар суудахдаг нь тэр зөв үү буруу гэдэг бид хаа ярихгүй. Гэхдээ тэр чинь тодорхой хэмжээгээр энэ уучвал ер нь хэр агсан хүн байна. Уучгараа ер нь одоо хэр төвчин юм гэдгийг нүртэл ингээд мэдрэх гэж байгаа шүү дээ. За тэгээд хамаатан саднасаа бас нэг арай нэг айтайхан амьдралтай амжилттай яваа залуу ч юм уу тэр нэг хүнээ дагуулж очиж байна. Тэр чинь за манай талд бас нэг иймэрхүү нэг ер нь бол манай жишг бол нэг иймэрхүү хүмүүс шүү гэж харуулах гэж байна. А нөгөө талд нь манайх ч бас нэг иймэрхүү хүмүүс шүү гэж харуулах гэж байна. Чин зүгээр нэг тийм нэг өгж аваад нэг хоёр хүний ингээд нэг юм худалдаад юм ингээд нэг юм богтолж байгаа зүйл бол биш юм байна л. Тэр бүгд яг Монгол уламжлалаараа бол маш хүчтэй ингээд шигтгээд орцсон. Бүгд одоо нөгөө яриад байгаа харилцан яриа явахгүй юу? Үйлдэл болгоно харилцан яриа яваад байгаа байхгүй юу? Тий. Наадах нь хормын өдрөө салж байгаа тохиол байгаа шүү дээ. Тий шүү дээ. За тэндээс нөгөө нэг ярьдаг бэлэгшээдгүү бэлэгдэлгүй зүйл нь болцсон байж болно. Тий. Гэхдээ тэрэн дээр ялангуяа зохион байгуулагч алдаа гарна гэж чинь хамгийн аюултай байхгүй юу? За тэр одоо хүмүүсийн алдаа болж болно тэмдэх юм. Одоо тэгээд хоёр тал гараад би нэгэ танилцуулахтай хүртэл өөртөө одоо хоримд очиж бүгд очижсэн шүү дээ. За зарим одоо хорим бол жоохон тийм нэг юм ингээд нэг юу лээ 17 янчаан 50 мөнгө гэдэг шиг маягийн тийм одоо тэгж танилцуулагддаг бас хэсэг байна. Хоцрогдсон байлээ тийм стил бол. За тэгээ би биенийхээ нөгөө хүсэл мөрөөдөл те одоо тэр үнэт зүйлийг хүндлэхээс ахуулаад за дараагийн чухал бодох зүйл бол би биенийхээ санхүүгийн нөхцөл байдал одоо гарах гэж байгаа төсвийг бас хоёр талдаа нэлээд хүлээцтэй байх хэрэгтэй. За би саяхан нэг хуримд очсон. Тэгээ манай салбарын нэлээд залуу гоё маа салбарч нэлээд гоё тесрэлт хийж гарч байгаа нэг залуу дүүгээд хуримн дээр очлоо. Үнэхээр гоё таатай санагдсан. Надад нэг л юм бүр онцгой бүр сэтгэл төрүүлээд бүр ингээ хайр үрээсэн. Тэр нь юу гэхэлэр хуучин ч нэг ингээд санхүүгийн байдал гэдэг дээр би биэндээ туйлын хүндэтгэлгүй. За тэднийхээс тийм юм өглөө гаал ингээл тайзан дээр гараал нөгөө бэлгнүүдээ ингээл цоллоол тэгээл нэг юм хоёр талд нь уралдаан болж байгаа юм шиг те. Жоон тэгтэй. Тэр бол утгагүй шүү дээ. Ер нь бол тэгсэн чинь тэр хорин дээр очиход хосууд зочдын бэлгийг ерөөсө хүлээж авахгүйсэн. Бэлэг авдаг хүн нь тустай. Хосууд бол тэнцэнэ тустай. Нэгсэндээ та нар миний баяр дээр л ирж байгаа чинь чухал болохоос та нарын одоо ямар бэлэг өгж байгаа чинь биднэрт хамаагүй. Түнсэш одоо юу гэдгийг нөхрийнхэн тал илүү үнэтэй бэлэг өгөөч гэдэг юм уу. Тийм юмн дээр ингээд ач холбогдол бүр маш бага өгсөн байгааг нь харахад үнэхээр орчин үеийн залуучууд бүр шал өөр болсон юм байна гэдэг үнэхээр гой санагдсан тэр бол. Тэр чинь юу гэж хэлдэг байхгүй нэг бусдыг ойлгох эмпати чанар байхгүй. Супер тэр бол үнэхээр супер. Тэр хоримд ирсэн бүх хүн баян байх албагүй шүү дээ. Баян байх албагүй шүү дээ. 100 сүүлчийн 100 мянган төгрөг ч юм уу тэрүүгээрээ нэг юм аваад ч юм уу 50 мянган төгрөг зээл тавиад ч юм уу тэр бэлэг өгөх гээд баярыг хуваалцахад ирсэн хүн байхад тэрийг хичээхгүй байх гэдэг чинь өөрөө соёлохгүй. Соёл маш том соёл. Тэгээд тэрийг нь бас одоо энэ нэг хорим зохион байгуулагч нар бас аюул сайн анхаардаг болсон байгаа нь бас таалагдсан. Тийм билээ. Шал өөр болж байгаа юм билээ. За тэгээ гэр бүлийн нөгөө хоёр талтаа уйлдуулах гэдэг шүү дээ. Нэг саяны ёс заншил гэдээ ярьсан. За тэгээд хурим гэдэг бол нэр үнэхээр том төслөлтөө. Үнэхээр одоо хурмилж байгаа хосуудаа сүултээ бүр ингээ ядраад маш хэцүү байж идэв билээ. Хурмын дээр өлсөөс суусан тохиолдол асар их байд юм билээ ш. Тэр чинь гоё уц хүмүүстэй ингээ үргэлж ингээл цаг минуттай юм аа сүултээ яана би өлсөөдөө нэгэд нөгөө даашинцтай бүсгүнд хилжсэн тохиол байд юм билээ. Тэгэхээр нөгөө хурмаа төлөвлөлтөө одоо тэр ялангуяа зохион байгуулагч мэрэгжлийн байгууллага авна гэдэг нэр аахгүй тий. Нөгөө тэр одоо манай ивент тэтгэгч байгууллагчид 1000 хүний одоо 1000 хосын баярыг тэмдэглэхдээ тэр нөгөө бэрийг яаж султаахгүй байх одоо гоё хിവэрээ итгэлтэй байх тал дээр нүртэл анхаардаг гэж штэ. За тэгээ нөгөө хувцас, зурагчин, гоо сайхны багийг хүртэл нөгөө урьдчилсан захиалга. Тэр одоо 1000 хурим хийсэ гэдэг чинь цаанаа зүгээр нэг юм 1000-ыг хийцэн гэдэг агуулгын шин туршлага гэдэг байхгүй. Тийм туршлага. 1000 хорин болгон дээр их баг алдаа гарч л байгаа. Тэгэхээр 1000 алдаад үтцсэн хүн 1001 дахь алдаа өшөө тийм бүдүүлэг болон энгийн алдаа гарахгүй гэсэн үг. Тий. Тэгэхээр 1000-д нэг тохиолдох алдаа гарч л болно гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо магадлал явд. Хоёрдугаарт нь сайн туршлуудыг бас цуглуулсан. Тэгэхээр
хөө ингэчээр илүү гоё болд юм аа гэд 1000 хүнээс авцсан мэдээллийг тэр үндэслээд ирэхээр юу гэхээр 1000 сонголтондоос хамгийн бэст сонголтыг хийж өгнө гэсэн. Тэрнээс 3 хорим хийцэн нэг нөхөр ингүүл болд юм аа нэг тэгсгэл болдгийг гэж явах юм бол тэр чинь тэгэл тэмтрэл явж байгаа л хэлбэр гэсэн үг шүү. Тэгээ одоо орчин үед одоо залуучууд мэдэх бах нөө big data мата одоо тий одоо AI гэж яриад нь шүү дээ. Энэ чинь ерөөсөө тэр шүү дээ. Тэгэхээр big data байж ш тэр датаныхаа дунджаас нь ер нь одоо дунджаар ингээд ивэл дээр бид юма гэдэг гаргалгаа гаргаад тэрийг санал болгож байгаа учраас тэр чинь ихтэй дата туршлага гэсэн. За ингээд дараагийн нэвтрүүлгийнхаа одоо ивент тэтгэгчээ танилцуулъя. Zaya Sport Shop гэдэг одоо Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martens зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын хувцсыг хэрэглүүдийг хамгийн хямд үнээр санал болгодог. Мөн бүх бараа нь Америк болон Англиас ирдэг. Энэ бол зүгээр нэг одоо янз янзын копи моп гэж ярьдаг. Бүр A байтугай ямар ч копи биш. Энэ бол яг цэвэр үл тухайн улстай зарагддаг баталгаатай үйлдвэрлэгчийн хувцас ам. Яагаад бид нар энийг хамгийн хямд үнээр санал болгож байгаа гэхээр мэдээж хэрэг одоо Black Friday гэдэг янз янзын хямдралууд зарлагддаг. Тэр үеэр нь худалдаж авч дараад тэр наашны явуулдаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр бид нар одоо юу одоо байгаа энэ гутлыг ч юм уу энэ хувцас хэрэглийг бид нар Англид очиод авах юм бол энэс илүү үнэтэйгээр авах байна гэж санаад. Яг үнэ. Тэгээд одоо Zaya Sport Shop-ийн одоо хаяг бол Novotel зочдлын зүүн урд Мөсийн 4-р байр руу эргээд зам дагуу Zaya Sport Shop гэж байна. Facebook хаяг нь Zaya Sport Shop холбогдох утасны дугаар нь 8800 9192. Манай Заяагийн пүүцнүүд бол үнэхээр донтуулахаар эвгүй мэл шүү. Йоо бүр үнэхээр дахин очимоор санагдав. Сайн хувцас уусаа гоё. Нэг аваад өмсчхөр нилээж л. Одоо тэр чийг татахгүй матахгүй гээл тэгэл ингээл хэрэглэхэд цаанаасаа л гоё. Тийм л. За ингээд одоо хормын одоо энэ одоо дараа бас нэг анхаарах бас хэдэн зөвлөгөөнүүдийг бас дурдсан байт юм байна. Тэндээс ингээд багцлаад ингээд төвөрлөд хэлэх юм бол ерөнхийдөө нийтлэг зорилго уялдаа холбоо гэдэг. Шинэ амьдралдаа тавьж байгаа зорилго үүрэг хариуцлага хуваалцах. Энэ дээр нэг зүйлийг хэлмээр байгаа. Ерөнхийдөө одоо энэ нэг юм гэрийн эзэн ийм ажил эрэгтэй ийм ажил хийдэг, эмэгтэй ийм ажил хийдэг ингээд хөдөлмөрийн хуваар гэдэг зүйл одоо Монголд хүчтэй хэвээрэл одоо оршоод байгаа. Ерөнхийдөө энэ зохицуулт энэ төвдөө хуваар алга болоод уусаа үүрэггүй болох нь тодорхой болоод их удаж байгаа. Зүгээр энэ Монголд бас их удаан арилж байгаа нэг хэв шинжин гэр бүл. Юу гэхээр голдуу ингээд аав нь бол ингээд нэг орж ирээд ээжийн идэл тэгэл зургтаа үзэл суугаад бусд нь ингээд үйл явдал тэр үйл явж байгаа биш. Энэ одоо эмэгтэй хүн бол одоо юу гэдэг нэг гэр бүл дотор давмгай байдал одоо тэр нөхрийнх нь одоо тэр доминант гэдэг байгаа тэр үйл явдлуудыг одоо юу гэдэг хин эрэхт ёс гэдэг зарчмыг одоо ер нь алдагтаад бараг 100 жил болсон гэж үзээд байгаа юм. Яг хэв шинж явд. Яагаад гэсэн чинь ромчуудын үеэс ерөнхийдөө их эрэхт ёс гэдэг зүйл хүчтэй гарч ирсэн юм. Тэгэд энэ ромчуудад одоо энэ Европын болон өрөндийн одоо соёл сэтгэлгээний маш хүчтэй агуулга байсан. Одоо уран баримлч нь байсан. Тийм болохоор тэр одоо зүйл одоо 1930-20-30-аад оны хүртэл хүчтэй яваад тэрнээс хойш зандарч эхэлсэн. Зандарч эхлэхдээ юунаас задарсан бэ гэхээр аж үйлдвэрийн хувьсгалаас. Бүтээмж адилхан болж гисэн гэсэн үг. Одоо тэгэд ирэнгүүт нөгөө нэг газар тариалан хөдөө аж ахуй гэдэг дээр маш хүчтэй суурилдаг байсан үед эрэгтэй хүний үүрэг рол үнэхээр өндөр байсан. Яг бол тэр хүнд хөдөлмөрүүдийг гараараа хийдэг. Тэгсэн чинь одоо ингээд барилгад болон уул уурхай руу кран болон одоо дамп трак гэдэг чинь том автомашины болон тракнуудын жолооч нарын төвчөнд эмэгтэйчүүд маш их орж ирж байгаа. Дугуй солиход заавал тэр эмэгтэн солих албагүй болсон. Техникээр хийчихтэй. Техникээр хийдүүлсэн. Тэгээд одоо сервисүүд нь тусдаа. Ингээ ирэхээр тэрийг харин ажилуулдаг оператор өөр аягүй чухал бол. Яг тэгээд тулаад ирсэн чи эмэгтэй хүн илүү detail orient сайтай учраас одоо тийм жижиг алдаа гаргадаг. Жижиг алдаанаас том алдаа гаргадаг. Яг хуу янз янзын давуу тал сул тал байгаа л да. Гэхдээ эмэгтэй хүн зүгээр сул талтай биш юм байна гэдэг ойлголт гараад ирэнгүүт хөдөлмөрийн хувьд маш том өөрчлөлт гараад ирсэн учраас эрэгтэй эмэгтэй хүний цалин харьцангуй зөрүүтэй байна гэдэг байгаа боловч хуучнаас хамаагүй өөр болоод ирэхээр гэрийн хөдөлмөрийн үүрэг байхгүй болоод ирэхээр эрэгтэй хүний ч хэрэггүй шахав болдог тийм одоо ер нь бол хэлбэр бол хүчтэй тулагдаад байгаа байхгүй. Одоо энэ 70-аад оноос хойш нь хиппи гэдэг хөдөлгөөн чинь урсгал. Одоо Германд очиод харахаар гэр бүл хүүхдгүй байх гэр бүл маш их. Тэгэд ингээд аюу сонин одоо гэр бүлийн хувьд гарч ирж байгаа.
Тэгэхээр би зүгээр юу гэж хэлэхэд өнөхөр бас энэ хамт гэр бүл ингээд цуг байх гэж бол эдгээр бас ямар бид манай гэр бүлийг ямар гэр бүл юм бэ ойлголцохгүй л бол тэгээд өнөөдрийн нөхцөл заа гэж зөвшөөрсдөг. Тэр нь маргааш нь заа биш болох ч юм уу эргэцэх тохиол зөндөө болох уу гэдэг утгаараа тэр нь бүх юм заавал ингээд нэг хамтын зорилготой ч айгүй чухал. Тэгээ санхүүгийн зохицуулт гэдэг байгаа. Хосуудын орлого зарлах ерөнхийдөө нэгдмэл байгаад ярилцаж хилцэгдэг байх тусмаа маргаан их баг гардаг. За тэгээд одоо энгийн атлаа халуун дотны харилцаа өргөжлүүлэх хэрэгтэй. За одоо баярлалаа, бэлэгцэлт гэдэг өгдөг тийм. Би биэндээ орон зайг уурлах болон уутгарлах ер нь өөрийн чинь төр орхиод явах ч гэсэн орон зайг үлдээж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Яг тэр бол заавал юу гэдэг юм үргэлж надтай цуг байна гэсэн үг биш байхгүй. Ганцаараа унтах ч гэсэн боломжийг нөхөсдөг гэсэн үг. Одоо тэгээ гэр бүлийг одоо харилцааг хөгжүүлэх одоо тэр энэ дээр хадан болон өөрийнхөө гэр бүлтэйгээ илүү дотн одоо танаа аав ээж манай аав ээж гэд ингэж хуваахгүйгээр ингэж ижил ингээд хариад харьцаад ирэхээр тэр энд нэг ялгаа заагна гэдэг. Танаахан манаахан гэж яриад ирэхээр л юм өөрөө ингээд айгүй юм холдож эхэлдэг байхгүй. Тэгээд маргалцсан үедээ ухаалаг байх тийм маргаанд л ялагч гэж байхгүй тэгэл аюу сойрхот. Харин хамтдаа цуг ихэр хол явж гэн тэр баг нь л ялж гэн гэсэн үг. За ингээд нөгөө өнөөдрийн сэдв маань хурим байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сүүлийн жилүүдэд ер нь хуримтай холбоотой одоо нөгөө цахим орчинд хамгийн их хандлтаа авч одоо ярины сэдв бас нэг хідэн кейсийг ярилцъя. Илүү сонирхолтой ойлгох үднэс. За жишээлх юм бол энэ Нэшвилл хотын 25 настай одоо Чарлинг Чапман гэдэг бүсгүй 2024 оны 1-р сард осоо хуримнда нүүр бодолтгүй оролцох шийдвэр гаргасан. Тий. Түүний энэ сонголт TikTok дээр 25 сая гаруй үзэлттэй болж олон нийтийн дунд маш өргөн хэрэлцүүлэг өрнүүлсэн гэж байгаа. Тэрийг бас эмэгтэйний хувьд бол нэлээд ийм одоо зөрөгтэй шийдвэрлэл байгаа юм л да. Бид нарын ийм нэг тогтсон ойлголт байгаа даа шүү дээ. Хуримн дээр эмэгтэй хүн бол одоо байж болох хамгийн сайхнаар очиж зочидтой тэ ирээдүйн хадмынхаа талдаа тэ нөгөө дурсамжаа мөхөлж идэг. Гэтэл энэ бүсгүй тэгж би тэгэх шаардлагагүй. Би яг өөрийнхөө гоо сайхнараа ингээд намайг хүлээн зөвшөөрнө та нар гэсэн ийм одоо хандлагыг оруулж ирсэн юм байна л да. Тэгэхээр энэ бол нөгөө уламжлалт юм болгон ер нь бол сайн байна, муу юм байгаад байна. Одоо сая хамраа хэлээд байна шүү дээ. Гэр бүлийн нөгөө ажлын хуурилт ер нь бол хуучнаас өөр болж байгаа шүү. Эмэгтэн ганцхан эмэн л хоол хийдэг ер нь ингээд байж идэг гэсэн юм одоо өөр боллоо гэдэг шиг энэ хуримд заавал будцсан байдлаар оролцохгүй би ингээд өөрийнхөө хөрхөн байж болно гэсэн санааг төвшүүлээд байгаа. Энийг сонирхолтой. Тийм одоо сайн нөгөө нийгмийн сүлжээг ингээд ашиглаад хэлж байгаа учраас эн чинь өөрөө ингээд өмнө нь болохоор хөөх манай тэр ангийн тэр тэгсэн байж та манай сургуулийн тэр тэгсэн байж гэдэг мэдээлэл дээр үндэслэж дундын шийдвэр ерөнхийдөө ертөнцийн гэж одоо госип ч юм уу тэр нөгөө хов живн яваад хүч тэр одоо хормон дээр тэгсэн байлээ гэдэг нэг тийм паянгууд нэгэд цөөхөн биш. Одоо бид нар зүгээр ингээд бүгдийн дэлхийд даяараа энэ Монголын хойтхоо энэ хотын хойтхоо Африкт болж байгаа, Өмнөд Америкт болж байгаа, тэгээ Европт болж үйлдвэрүүдийг үзэж байгаа учраас энэ зүйлүүд нь өөрөө ингээд тренд болоод байгаа байхгүй. Тийм болохоор энэний одоо хүчүүд бол цэвэр яг одоо интернет сошиал медиа бол таарч байгаа юм л. За тэгээ бас одоо TikTok бол юм шиг байна л да. Тэгээ баахан TikTok дээр вид хормын үерх баахан зөвлөгөөнүүд өгдөг тий. За тэгээд нэг асуулт энэ хурим дэлбэлж үзсэн үү? Хурим дэлбэлжээ. Тий. Яг дэлбэлэхт муухай өгөхөө зүгээр нэг хуримд танихгүй хүний хуримд гой костюм өмсчихэд ууж идэх гарч ивж ирсэн удаа байгаа. За ёстой тэгж бол үзэхгүй. За зүгээр яг би сонирхож асуусан. Би тэгж байгаагаа зүгээр яг тийм кино байгаад идэх болохоор. Тий. Энэ дараагийн энэ юу зөвлөгөөний сонирхолтой байгааз. Нэг бүсгүй хурмынхаа үеэр одоо асуудлуудыг ингэж шийдэж болно гэд маш өвөрмөц юм галзуу гэмээр зөвлөмжүүдийг оруулсан. Бүр галзуу. Тэгээ энэ мэдээж нөгөө маш өвөрмөц илүү сонирхолтой зарим нь жоохон инээдтэй хошин байсан болохоор маш их хандлт авч ирсэн гинэ. Тэгсэн чинь энэ галзуу бүсгүйн зөвлөгөөнүүд дотор юу багтсан бэ гэсэн чинь ирж байгаа мөнх хэмнэх үүднээс ирж байгаа нөгөө зочдынхаа ундааг шингэлж болно, сүү төсгүүдээ зүхтах гарц бэлдэх энэ төр гэдэг нэг ийм сонин бичлэг ороод нэлийн вайрал болж ирсэн гинэ. За дараагийн нэг бичлэгнийх нь сонирхолтой гэмээр хуулцмаар санагдсан бичлэг болохоор одоо нэг Pinterest энтер гэж байгаа шүү дээ. Pinterest дээр ч одоо төрөл бүрийн зөвлөгөөнүүд байж байгаа. Нэг нөхөр одоо хурмаа авахта яг Pinterest-ийн зөвлөгөөний дагуу ингээ хурмаа төлөвлөсөн юм байна. Энэ гэхдээ
ингээ харахаар энэ нөхөр яагаад байгааз мэрэгжлийн компаниар хурмаа хийлгээгүй өөрөө Pinterest харж байгаа л баахан зөвлөгөөнүүд дагсан байгаа. Тэгээд битүү фейл болоод дараа нь Pinterest-ээс л бити inspiration буюу inspired болж одоо юу гэдгийг те хурмаа бити зохион байгуулаараа гэсэн байхгүй. Тийм л учраас нөгөө өнөөдрийн манай нөгөө ивент итгэгч брэнд медиа групп мэдээ юм туршлагатай big dataтай юм айлуудаар хурмаа одоо зохион байгуулалаараа тэгэх юм бол гой дурсамж ч юм өвлөө шүү гэдэг. За дараагийн нэг фейлинг одоо юу байж гин энэ болохоор нөгөө 28 настай Хейли гэдэг бүсгүй хурмынхаа өдөр тохиолдсон асуудлууд TikTok дээр нэлээд одоо ил тавьсан байгаа. Энэ дээр нөгөө үзэгчд нь бүр нэлээд ингээ хоёр одоо тал болж хуваагдаад бүүмсэн юм бэл. Энэ яасан бэ гэсэн чинь хурмынхаа одоо байдгаар гоё болцсон тэр эмхтэй ингээл одоо гол дүр штэ. Одоо бүсгүй болол тэгээ байж хахад нөхөр нь хурмынхаа билог авчирснаа ингээд нүүрлэн шууд ялцсан. Уул нь ялуулах гээд бүсгүй нэлээд ингээ тэмцэлдэж байгаа тэр бичлэгэн дээр. Тэгсэн ч тэр бүсгүй би бишээ залуу хуримж байгаа залуу шууд аваачаал нялцсан. Тэгээд энэ нөгөө энэний дараа чи наадахнаасаа шууд салаач тэгээ чамааг ингээд ийм гоё болцсон багт чи хүндэлсэнгүй зарим нь болохоор анхнаасаа л би бинийг ингэж одоо хүлээн зөвшөөрд юм бол энэ үйлдэлийг хүлээн зөвшөөрж байгаа л энэ гэсэн нэг юм хэлцүүлүүд явж исэн юм бэл. За дараагийн нэг бичлэг болохоор энэ 2009 онд болсон нэг хосын одоо хурмын дээр найзууд нь ажлын хамт олон нь нэх гоо бүжиглээд дараалаад орж ирчихэ. Тэ. Тэр нэг хэсэг нилээн одоо хандлт авч ирсэн чинь. Эннээс хойш ерөнхийдөө нөгөө гэр бүл нь эсвэл найз нөхд нь одоо гоё ингээд бүжгийн байдлаар бэлэг барьж орж ирвэл орж өгдөг те. Урлагийн үзүүлбэрийг хийдэг маягийн те. Тийм. Энэ бол одоо мэрэгжлийн дуучид авчирснаас баг илүү гоё тийм юм байгаад байгаа байхгүй. За тэгээд хурим гэдэг сэдвээр одоо тэгээд угаасаа бидэнд оногдсон минут ингээд баг дуусж байна. За ингээд нэвтрүүлгийг одоо танд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевиз 83.3 болон 107 толгойн Од Мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг бүгд сэтгэл хангалуун ураатай брэнд медиа групп Заяа спорт шоп ивент итгэж байна. Та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.